Батын Нямагийн зохиол 17-ийн 33 дугаар хэсэг. Буянцаа цэргийн яамыг сургалсаар яваад дээвэр дээрээ бяцхан самхахтай цэмцгэр байшингийн үүдэнд очиж харуулд зогссон өрөн ааштай цэргээс баваасан түшмэлтэй уулзуулж ялгиж гуйлаа. Тэр цэрэг дотгош орсон нэг даргыг дам гуйж баваасанг дуудуулжээ. Сүр зартай энэ том яам газраас буянцаа сэрвэж зайдуухан очиж зогсоод залуу түшмэлийг хүлээжээ. Цэргийн хүмүүс орж гарч тасралтгүй хөлхөлдөнө. Далавчин хаалганы онгойх тутам танил нүр харагдах болов уу гэж буянцаа гордон ажиглана. Энд орж гаргасад бүгдээрээ залуу улс ажээ. Хэдэн мөч өнгөрсний дараа нэг өндөр түшмэлийн араас баваасан гарч ирэхийг хараад буянцаа өөрийн ирэхгүй догдолж зүрхэн дэлсэв. Баваасан буянцааг төвөггүй таньж гарын чанга атгаад докторс хийснэ. Үгүй чи чинь газрын хаанаас гараад ирэх нь нэв гэж дуалдлаа. Буянцаа осгосон хүн шиг мөрөө хавчиж бэйцээгээд танаас нэг юм гуйх гэж ирлээ. Их яаралтай хэрэг гараад байна. Миний танил Дэмбэ цаан шоронд орох гээд та түүнийг ялаас мулталж өгөөч, аргагүй тусвалж үзээч. Тэр их сайн хүн. Өнөө өглөө дээд газраас дуудаад тэгээд зан явчихсан гэж хольж хутхан ээрч түгдчин өгөөлөв. Баваасан гайхан харж тэр заан чинь ямар хэрэг хийсэн хүм гэж асуулаа. Харц ардын бүх болж хааны бөхтөө барилдаад унчихсан юм. Богдын бөхтөө барилдсан хэрэг үү? Хизээ ямар наадамд барилдсан юм? Богдын бөхөд унсан хүн яагаад хэрэгт холбогддог вүлээ? Намайг Цэцэн хаан аймагт явж байх үеэр цэргийн их наадам болоод өнгөрсөн юм. Тэр наадмаар ямар ч бодлон гараагүй гэсэн. Чиний танилцаан өөр хэрэг хийсэн байлгүй дээ. Дэмбэ зан богдын бөхтөө биш хааны бүх торгон шартаа барилдсан юм. Торгон шар аваргыг хаywал хааны зэвсгийн сангийн даамал болж ард түмэнд буу сэлэм олгоод хувьсгал мандуулах байсан юм. Гэтэл гин алдаж халтрын торгон шарт унчихсан. Уг нь гомб начин өргөө толгой дээрээ гаргачихсан юм л да. Баваасан буянцааг солиорч гэж бод бололтой. Царайн баргас хийж харцсанд нь далдын төгшүр зовнил тодроод чи чинь юу яриад байна? Буу зэвсэг хааны сан хувьсгал мандуулагч гэх шиг торгон шар гомб начин гэх шиг би ер ойлгохгүй байна гэж тун твдүү хэлв. Дэмбэ зан гомб начин хоёр жинхэнэ наадамд барилдсан юм бишээ. Нардомын шинд барилдсан юм. Тэгтээ Дэмбэ нь ардын бүх, гомб нь хааны бүх болсон байхгүй юу да? Ардын бүх хааны бүхийг хайж наадамд төрүүлээд зэвсэг мэддэг түшмэл болж ардуудад буу сэлэм олгох, хааны цэргүүдтэй байлдаж устгах, харц ардуудад эрхчлөө олгох ёстой байжээ. Гэтэл Дэмбэ зан олонний өмнө гомбод унчихсан. Тэгээд л хувьсгал дуран сайхны утга зорилгыг алдагдуулсан хэрэгт орох гээд байна гэж буянцаан өгүүлэхэд Баваасан сая л учрыг ойлгож инээдээ барьж ядан. Хийсэн хэрэг нь энэ үү? Мөнч сүрхий хэрэг хийжтэй. За тэр чи яхав. Харин чи нутгаас хизээ гарсан б. Бодвол дүүгээ ирэхээр гарсан бицтэй. Дүүтэйгээ уулзаж чадв уу? Гэхдээ буянцаа. Дүүгээ олж чадаагүй л явна. Өвөндөг минь өргөж тэжээсэн жамбал начных хараагаас энд нүгэд ирчихсэн гин. Зөндөөл ирж сурлаа. Бага газрыг нь мэдэх нэгч хүн тааралцсангүй гэж хэлээд одоо энэ хүн гэр орныхнаа асуугаад эхлэндэ тэгт нь би юу гэж хариулдаг вүлээ хэмээн зүрх алдан боджээ. Гэтэл Баваасан буянцаан далдын төгшүүрийг тааж мэдээд сэтгэлийн тайвшруулахар шийдсэн юм шиг. Би дайчин Жонон вангийн хошуунд очиод тэнд бараг л 100-ыг барчих шахсан. Чамайг эзгүүгээр гэртээ олон хоног байсан. Аав чиний тухай надад тодорхой ярьсан. Чи манад хөргөн орсон байна билээ. Миний гэр орон намайг орлож чадах түшиг тулгууртай болсонд би баяртай байна гэж хэлжээ. Баваасангийн амнаас сэрвүү татсан зөөлөн сайхан агаар амьсгал сэнгэнэж эхэлснэ. Төдхөн хувь болон хувирч буянцаа нүрийг хөөхөлчих шиг санагдав. Цацагтай ирээн даавуугаар бүтээж хөнжил дэрийн цэмцэтэл хураасан ганц төмөрөөр аяг тавг хийдэг нарийнхан товхгор шүүгээ жижигвтер дөрвөлжин ширээ 3 мухар сандал
хананд хадаж тогтоогоод дээр нь хэдэн ном өрсөн тавиур зэрэг авсаархан хогшлон давчуухан өрөөнийхөө зайд яг л тохирсон юм шиг харагдана. Харин нэг булан бүхэлд нь эзэлсэн хар төмөр бүрээстэй дугуйр хэлбэртэй босоо шавар зуух энэ тасалгаанд дэндүү томджээ. Орос тосгоны чинээлэг айлд үзэгддэг байсан ханын том цаг номын тавирын дэргэд чаг дуугарч урт туухайнд нэг хэмээр савлна. Буянцай чихэртэй харцайнд хатаасан талах дэвтэж хэрлэн нутгийнхны загсаасан хуруу зузаан өрөмтэй хольж идэх зуура гэрийн эзэнд хамаг үнэнэ өчжээ. Брэвэн хийд мэрэгэн гүний хошуу зэрэг газраар хэрхэн тэнэж хэн гэгч хүмүүстэй уулзаж ямар адал явдалтай учирч яаж хөгсснө нэгэнгүй тоочоод ингэж элдв юм үзэж ядарч зүтэрсээр арай гэж ирэхэд минь гарамцаа өөр хүнтэй болцоход байсан. Би орох гэртээ хүн гэж бодож явсан. Миний эхнэр намайг хүлээж байгаа гэж итгэсээр очсонсон. Гэтэл гарамцаа тэгж зангаа хуйрчихсан байжээ. Би гарамцааг тэгнэ гэж ердөөч бодоогүй. Цаад хүн нь намайг буутсан. Би хар хурдаараа зугтсан. Миний араас ганцхан болцоо дууцаар хоцорсон. Болцоо ёстой сайн хүүдээ. Би түүнд их хайртай. Төрсөн дүү шиг ээл сандаг. Намайг дуудсан болцоогийн дуу одоо ч чихэнд сонсогдох шиг болох юм. Гарамцаач бодлоо салахгүй л байна. Нүдэнд харагдаад л байх юм да. Хэрвээ тэр хүний буудсан сум тархинд минь тусвал гарамцаа яах байсан болдоо гэж дандаа бодогдох юм. Ойлох байсан болов уу эсвэл инээх байсан болов уу гэж санах юм гэж хэлээд хоолоон зангирснаа бүр тагжирчих шиг болов. Нүдэнд нь нулимс бүрхэж завхин жичгнэн хоёр чихэнд час улаажээ. Яриагаа үргэлжлүүлэхээр завдаж уруулаа хөдлөгсөн боловч үг хэлж ис чадан хачин эвгүй өнгөтэй аваа гаргаад зогсчихв. Хөргөн хүүгийнхээ яриаг баваасан ширээ тохиолдож зангидсан гараар шанаага тулан сууж сонсохдоо бүдүүн шууны судас тодрон хөхөрч чийрэг булчингууд нь зангирч хөвчилж байх шиг харагдана. Өтгөн хөмсгөн зангидж ширээний бүтээлгийн цэцгэн хээг ширтэн төр зур бодлох ширсноо. Чиний араас ганцхан болцуул дуудсан гинэ. Өөр хүн дуудаагүй нь үнийн биз дээ. Чи жихэндээ лав итгэж байна уу гэж асуужээ. Миний ухаан балартаж чих шуугж байсан нь үнэн. Би тэр үед хаашаа яаж гүйснээ ч мэддэггүй юм. Тэгтээ араас минь хүүхдийн шингэн дуу хангин сар хоцрохыг сонссон. Эргэж харах сэхэ байгаагүй. Би гарамцоод гомдсон болохоос хонзон санаагүй. Хязээч юм санахгүй. Дандаа л сайн сайхан сууж байгаасаа гэж залбирна. Шин нөхрөө ятгаж намайг буудуулаагүй нь лав. Тэр хүн өөрөө л намайг алахаар шийдснээс зайлаагүй гэж буянцаа хариулв. Бавасан босож өрөөний нарийнхан зайгаар хоёр тишээ холхилоо. Өтгөн хар хөмсгөн зангидж нүдэндээ гүн зовнил тодруулна. Царай үлд тэнгэр шиг бараажээ. Тэгтэл нөгөө өндөр цэрэг амгаа самандыг дагуулan орж ирээд тав хийтэл ёслов. Хөвгүний өмсөн хош мөхтөдөл цэрэг малгай савхин гутал гурвын аль нь хэтэрхий элбэгдэжээ. Баваасан самандын хувцсыг ажиглаад амгаа руу ширүүн харахад тэр журамт цэрэг илт сандран цэргийн сангийн бүх хувцсыг онгичиж үдсэн. Энэ нь таарах юм олдсонгүй. Хамгийн жижигэн шилж авсан боловч бас л томтчихлоо. Саманд ер нь дэндүү давжаа бийтэх үе юм. Тохирох хувцс захиалсан. Хувцс ингэж томдоод байгаа юм чинь буус элэм хоёрыг яаж үүрэх зүүх болж байна. Лав газраар чирнэ баха. Яаж ир цэрэг болно доо. Цэргийн хүү цэргэл болох ёстой шүү дээ. Энэ саманд эцгийнхээ үлдээсэн биер янтааг үзгсэн гэд байхлаар нь би та надад дагуулж авчирлаа. Тэгтээ сэлмийн харъя гэж ердөөж хэлэхгүй байгаа юм. Энэ бас хачин хүүхэд юм а гэж илтгэв. Эцэг нь мөнгө үлдээсэн бол би самандад одоолгаар дуулчих байсан. Гэтэл мөнгө биш. Эрдэм номын хэрэглэл эр цэргийн зэвсэг хоёрыг үлдээжээ. Эн чин юмбуу янчаа мэдтэй адилгүй шүү. Тэр биер янтаа сэлмийг би албан өрөөндө хадгалсан юм. Түүнийг бүх цэргийн жанжин, цэргийн яамны тэргүүн сайд хоёрын хэн нэгэнд хүлээлгэж өгөх ёстой. Магсарч ав сайд өөрөө гардуулах юм гэнвэлээ. Их жанжин Сүхбаатарын биеэрэн оролцож байсан ажлыг тэгж хүндэтгэлтэйгээр гүйцэтгэх нь зүүн хэрэг. Би одоо яам руу очино.
Бээр янтаа сэлмийг тэргүүн сайдад гаргаж өгнө. Харин энэ хүүг цэрэг болгоно гэж Сүхбаатар Анант хоёрын хинэнч гэрээслээгүй шүү. Тийм учраас амгаа чи самандыг цэрэгт оруулах гэж бүүзүтэг. Ийм сэргэлэн эрдэм номын мөр хөөх ёстой. Бэ маргаас самандыг баг сургуулийн дарга багшид өөрийн биеэр тушааж өгнө. Тэгэхдээ энэ саманд манай яамны өргөмөл хүү хിവэрэ үлдэнэ. Сургуулаан төгсдөл нь хоол хувцсыг нь бид даана. Баваасан ингэж хэлээд амгаа саманд хоёрыг дагуулж гарахдаа "Буянцаа чи амарч бай. Миний орон дээр хэвтээрэй. Би жаахан удаж магадгүй" гэв. Адсах хөвд мэтэр дэвсгэр хийж олон шөнийг өнгөрүүлсэн буянцаад зөөлөн орд дээр үе тэнэлгэн хэвтэх нь нэнч таатай байлаа. Хэдийгээр би ингэж амравч сэтгэлийн алжаал тавигдсангүй. Дэмбэ зан яаж байгаа бол гэсэн төгшөөр ухаан бодлын эзэмтсээр байжээ. Баваас нь төшмөл тэр сайхан хүний хувь заяаны талаар ердөөж хайхрахгүй нь бололтой. Санаа тавих шинжаалах. Харин бүр тоглоом шоглоом хийж байх шив гэж гоморхон бодов. Хоёр бүхэн яриаг чагнахад хувьсгал туран сайхны гажуудуулах нь хулгай дээр мессеж тутуугүй хэрэг бололтой байсан. Энэ баваасан цэргийн хүн болохоор намын суртал алдсан хүн зэмд ордгийг мэдэхгүй байж болох юм. Эсвэл нэгэнт үйлдсэн хэргийг цагаатгахын төлөө хөөцөлдөх нь цэргийн дүшмэл хүний нэр хүнд ёс журамд харшлна гэж үзээд дотроо дургуйтсаж байгаа юм болов уу? Гэх зэргээр бодож шохоогоор нямбай будсан дунд цагаан таас ширтэж хэвтэв. Дэмбэ заанад очиж нөгөө хэрэг явдал нь юу болж байгааг мэдмээр санагдавч айлын гэрийг эзгүй орхих аргагүй байлаа. Харанхуй болсон хойно баваасан ирж орныхон хоёр гудсны нэгийг авч газарт дэвсэн буянцаа хэвтүүлв. Сансан хэрэгэн сэтгэлчлэн бүтсэн бололтой. Залуу төшмөл магна тэнэсэн нь илт харагдана. Эдрийн жавхаа илтгсэн дуграг харнууд нь очтож махлаг нүүр нь улаа ботрон ямар явхаас өмнө хүрлэж барааж байснаас зүүрлэшгүй өөр болжээ. Орон доорж дэнгээ унтраагаад унтах гэж оролдсон боловч сэтгэл догдолсноос болоод нойр нь хулжиж нэг хэсэг эргэж хөрвж хэвтснээ ийн ярьж эхлэв. Саманд гэдэгч аргагүй л чанхүү байна да. Магсарж авсаад эцгийн үлдээсэн өвийг гардуулахад тэр яасан гэж санана. Бээр янтаг нь мэхсхийн тосож яваад сэлмийн цэргийн санд хадгалуулъя гэсэн шүү. Түүнд тийм ухаан хүн зааж өгөөгүй өөрөө л сансан л. Харин бээр янтайн жинхэнэ эзэн болно гэдэг тийм амар юм биш. Хурц сэргэлэн ой ухаан хэрэгтэй. Эцэг эхээсээ тийм ой ухаан заяаж төрсөн хүн л эрдэм номтон болдог шүү дээ. Саманд зам мөрөө зөв сонгосон доо. Түүнийг цэргийн яамны нарийн бичгийн дарга алтан гэрэлгой дааж авсан. Тэгэхээр саманд эрдэм номтой хүний хуурай хүү боллоо гэсэн үг. Одоо тэр алцахгүй. Чи намайг их хүлээв үү? Үгүй, ийм тухтай газарт амарч байгаа хүн юунд ганцаардах вүлээ? Таныг ер хүлээгээгүй. Цаг тун амархан өнгөрсөн гэж буянцаа хариулв. Манайхан ажил ихтэй үедээ өдөр шөнийг мэдхэн байждаг улс та. Хөдөө нутагт хийсэн ажил албаныхаа тайлан бичээд өгсөн чинь хошуу хотлыг төвшөдгөн тохинуулах, цагаантны үлдэгдлийг устгах ажилд итвэхтэй оролцлоо гэж сайшаан хөхөөлж байна. Чи яагаад чимээгүй болчих вэ? Унтчихаагүй биз дээ. Нойр чинь хүрээд байвал унтаж амраа. Үгүй, миний нойр хүрээгүй. Бүр сэрэгчгээд байна. Чи гарамцаад гомдох хэрэггүй. Би охин дүүгийнхээ занг сайн мэднэ. Тэр хүний сэтгэлээр тоглох хүн биш. Хязээч тийм явдал гаргахгүй. Хэнтэй ч самуурч сэтгэнэхгүй. Би дүүдээ бүр харнялахаас нь итгэдэг болсон юм. Чамайг жухам хэн буудсныг би бас гадарлаж байна. Тэр хүн гарамцаатай иремийн ямар ч холбоогүй юм шүү. Ганц чамайг биш, намайг ч тонлохоос сэхгүй тийм айхтар амтэн манай гэр орноор эргэлдэж гай зовлон тариад байгаа юм. Би түүний нэр усыг чамд хэлэхгүй. Тэр хэм байх нь бид хоёрт хамаагүй. Харин гарамцол ямар ч гимгүй. Хайр сэтгэл нь хിവэрэ байгаа гэж итэг. Би
Намар тийш их хүтрэхээс өмнө гэр орноо нүүлгэж авчирдгийн билүү гэж бодож байна. Тэгээд гарамцаа та хоёрыг айл болгож гаргана. Болцоог баг сургуульд оруулна. Миний зэ мөнц сэргэлэн хүүдээ саяын самандаас ч дутахгүй байх шүү. Манайхны ирчүүд үе удмаараа цэрэг болж насаа өнгөрөөсөн юм. Хойч үеийнхний нэг нь ядаж бичиг номын хүн болгол дээ. Хот хүрээ газарт аавал идээшгүй байж мэднэ. Миний аав элдвийн юм мөнч хүзэж зовж зүтэрч явна да. Аавыгаа л амраах юмсан. Зовлонгоос салж жаргал идлэх цаг нь ч болсон да. Баваасан ингэж ярьж хэвтснээ дуун сулран үг нь үе тасалдаад намхан хорхирч эхлэв. Буян цааш удалгүй зөөлөн бөхөд дийлдэжээ. Гэнэт хаалга чанга тогших чимээ гарч залуу хүмүүсийг амтд нойрноос нь сэрэв. Баваасан давхийн босож дэнгээ асаагаад нэг ташаандаа сэлээд изүүж нөгөө ташаандаа бичгийн цүх унжуулсан загзгар биетэй хүн винтов өөрсөн 2 цэрэг дагуулan орж ирэв. Тэр хүн гэрийн эзний минь усагч асуулгүй ширэн харцаар Баваасан буянцаа хоёрыг ширвэж өрөөнд дотор эргэн тойрон ажиглаад хүрэн цүнхнээс нэг бичиг гаргав. Малгайны сарвчин дээр 5 хошиг ялалцахыг буянцаа хараад "Бурхан минь, эднэр ямар ч гэсэн дээр нь чин тонуулчин биш, албаны улс юм байна" гэж боджээ. Загзгар "Бид дотоодыг хамгаалах газраас явж байна. Таны биеийг манай газраас дуутсан" гэд нөгөө бичгээ гардуулав. Баваасан бичгийг авч тогтун хараад загзгар ирэн өргөн магнаарав ширтснээ яаралгүй хувцлаж эхэллээ. Хэдий тайван харагдавч ингрийнхээ товчийг товчлохдоо гар нь чичрсхий. Буянцаан дэргэд ирж тонгойн түлхүүрээ өгөөд "Чи манад байж байгаарай. Шүүгээ дотор идэх юм би. Гудасны завсарт мөнгөч би. Би нэг их удахгүй байхаа" гэд зэвсэгт хүмүүсийг дагуулan гарч одлоо. Буянцаа юу болж байгааг ухаарч ядан дээлээ нөмрөө цөхрөн суусаар хоцров. Айдас төгшөөр, элдвийн таамаглал, өлзий босын зөм бодол, үхэнц гордлох толгойд нь харшилдан хямарч ухаан санааг нь уймуулж гүйцжээ. Энэ давчхан өрөө хийгээд хавирчимд нам гүн байгаа мөртлөө жинжин цан гэсэн чимээ өргөлжлөн сонсогдно. Тэр чимээ чихэнд нь биш сэтгэлд нь дуулдаж буй ажээ. Дэнгэ тойроод цагаан ирвэхэ эрвгэнэн шавааралдаж золгууныг нь шатж өгсээр байна. Буянцаа их хүрээний үе төмөн хүн дотроос уртаашаа хоёрхан танилтай билээ. Гэтэл тэр хоёр танилт нь ийм явдал нэгэн зэрэг тохиолдно гэдэг үнэхээр хачин бүр сэтгэлд багтамгүй хэрэг юм. Ширүүн догшин хорвоо зов гүйстэй төрсөн буянцаа гисгэхийн тулд л ингэж байх шиг гимзэмгүй хүмүүс түүний төлөө золионд гарч байх шиг санагдана. Буянцаа сүлдээ бүрч үүмэрч юу бодож байгаагаа мэдхэн болоод жанч нөмрүүлсэн бурхан шиг гөлрөн суусаар шөнийг хагаслав. Намрын ихэнх сарын шөнө богиновторч гэлээ үүрэн гэгээг тамаа цанг хүлээжээ. Хажуу айлын дахианы дууд эмээнэг сонсогдож цонхоор цайвар гэгээ тусахад буянцаа хувцлан гарч үүдийн цоочлоод дэмбэ зааных руу алхажээ. Шин танилынхаа гадаа хурж ирэхэд нь ургах нарны өтгөн улаан туяа гандангийн өндөр сүмэн оройд тусаж байв. Хашааны хаалгыг удаан болбосны эцэст нойрмог дэмбэ дээлээ нөмрөөд хөл нүцгэн гарч ирэхэд "Яла, бурхан өршөө, энэ хүн гинзэмгөө салсан байна" гэж буянцаа боджээ. "Чи хаагуур хэсэж хэний тоноо дээр вэ? Бид бүр гайхаж байлаа" гэж зааны хэлэхэд буянцаа "Хуучин танилын да" гэж сулхан дуугараад гэрт оров. Баваасан тохиолдсон явдлыг хэлэхүү байх уу гэж эргэлдснээ хэлсэн нь дээр байлгүй яах вэ? Хүн гэдэг чинь нэгэндээ тус хүргэж явдаг амьтан шүү дээ. Тэгээд ч ийм сайхан хүнээс юм новол ёсонд хазгай хэрэг болно. Дэмбэза Баваасан туслах аргатай байж юу магад гэж бодоод миний нэг дотны танил Баваасан гэдэг хүн сэргийн ямад албаадгийн. Би түүнтэй өчигдөр уулзаад гэрт нь хонож байсан чинь дотоодыг хамгаалах газрынхан орж ирсэн гэж хэлээд иг маг хийж дуугүй болов. Тэгээд яасан? Тэр Баваасангийн чинь аваад явсан уу гэж гэрийн эзэн сэрдэхийн асуулаа.
Тийм ээ, аваад явсан. Хэн нэгэн хүний гүтгэлгэнд л орсон байх. Тэр хулгай дээрэмх хийх хүн биш ээ. Насан залуу боловч эрдэм номтой, тогтоо томоотой том түшмэл байгаа юм. Хувьсгалын төлөө их зүтгэснээс гадна Жанжин Сүхбаатартай танил Магсаржав сайдын шатрах хүн юм билээ. Эрэндэж эрэг нурна гэсэн үг би. Ямар нэгэн алдас хийсэн байж дээ. Над шиг сүр зар болон дуудагдаж очиод баахан загнуулж байгаад гарч ирчих мэднэ. Тэр залууч нь эхнэр хүүхэдтэй юм уу? Гэрлэж амжаагүй явсан хөө. Хувьсгалд зүтгэсээр байгаад эхнэр эргүүлэх зав олдоогүй гэсэн. Тэгтээ ганц бие хүн бишээ. Гэр орно нь Цэцэн хааны дайчин Жанамангийн хошуунд байдаг юм. Чи тэгээд гэрийн эдгүү хайчхаад ирвүү. Цоочлоо төлхөрийн өвөртөлсөн. Манад байж байгаарай гэж баваасан хэлсэн л дээ. Гэвч би тэнд ганцаараа байх аргалах. Эвгүй гэдгэн чигтэйхэн. Айдас хүрээд өрчнөг арай хийж өнгөрөөлөө. Юунаас найгаа. Тэр хүн ганцаараа байж болсон юм чинь чи тэнд байж яагаад болохгүй бэлээ. Чамайг хорлох хад чөтгөр байхгүй нь лав. Намайг бас барьчихвал яа. Хоморгонд орж мэднэ гэж бодоод л. Энэ засгийн хууль гэмгүй хүнийг хоморгонд оруулах тийм балаа хууль биш байхаа. Ганцаардаад байх юм. Чи чинь хөвч тайгад ганцаараа хонож явсан гэвэздээ. Баашинд хонохоос айгаад байвал манай дэрж унтаад өдөр нь тийшээ очиж бай. Би чамаа гэртээ байлгахаас тэршээсэндээ ингэж хэлж байгаа юм биш шүү. Би чамаас аях цай атга будаага харамлаагүй. Алд биеийг чинь багтаах цай чөлөөч байна. Ганцхан цаад хүний чинь гэр орон бүрэн бүтэн байгаасаа гэсэндээ энэ үгийг хэлж суун. Түшмэл байхад нь түншлээд хоригдол болоход нь холдно гэдэг бол эрг хүний зам биш. Ямар ч гэсэн гэр орныг нь бүү орхи эзэн шиг нь харж хандаж бай. Сайн нөхрийнхөө итгэлийг алдах шиг адгийн юм байхгүй. Хоёулаа байж байтал нэг нь баригдаж яваад дасаагүй гэрт ганцаараа үлдэнэ гэдэг чинь үнэхээр эвгүй юм байна шүү дээ. Хэрэг баваасанд албан ажил гараад яам руугаа явсан бол би юунд тэгж эвгүрхэх билээ. Бас таныг яаж байгаа бол нөгөө хэрэг нь юу болж байгаа болоо гэхээс сэтгэл зовоод сууж байж болсонгүй гэж буянцаа хэлв. Миний хэрэг юу шалих билээ дээ. Буян нэмэх гэдэг дарга бидний паянг сонсоод элгэн хөштөл инээж дараа нь яс хавтайтал зэмэлсэн. Шиний наадамд хүч гаргаж үнэн барилдаснараа бид хоёр буруутсан. Уг нь худал барилдаж би гомбыг хайсан болох гом буч надад унаж өгөх учиртай байж л дээ. Хайд юу ч гээхэв. Харанхуй Монхог улс гэдэг чинь ингэж л хөглөдөг байна шүү дээ. Хамаг чадлаараа ноцолдож нэг нь халтарч унсныг яа. Шинд юм бүгдийг үннээр хийх аргагүй гэдгийг хэн маань ч ухаарсангүй. Манай гомб өөрсдийгөө өмгөөлөх гэж оролдоод үтсэн. Намын суртлыг бүхэлдээ үнэн байх ёстой гэж та бүхэн сургадаг биз дээ. Хувьсгалт уран сайхан намын суртлын нэг хэсэг нь биш үү? Бид хоёр наадмын суртлыг өөрсдийн биеэр явуулж байгаа болохоор үнэн барилдах үүрэгтэй биш үү гэхэд тэр дарга. Тийм ээ. Намын суртал бүхэлдээ үнэн байх ёстой. Ард түмнийг хуурах цайртай. Гэтэл та нар ард түмэнд үнэн зүйлийг худал болгож харуулсан байна шүү дээ. Сайн муу хоёр талын тэмцэлд шударгуу нь ялж харгисан сөнөх номтой. Харц бүх хааны бүхийг ялах учиртай байтал та нар уг шийний гол утгыг урвуулчихсан байна. Харин ший тоглохдоо энэ үннийг уран ухаанаар үзүүлэх хэрэгтэй биз дээ. Уран сайханд юмыг орлуулж харуулахгүй бол болдгүй юм. Жишээ нь тэр шинд та хоёр барилдахгүй зодолдох байсан бол яах вэ да? Намын суртал үнэн байх ёстой гэдэл бие биенээ хөөхн яц болтол зохиж гэмтэх байсан уу? Тэр байтугай нэг нөгөөгөө алдагч ший гарч болно шүү дээ. Та хоёр тэгж тогловол яах вэ гэж асуусан. Бидэнд хариулах ч үг олдоогүй. Хуйхаа маажаадал сууж байлаа. Дэмбэцан ингэж яриад эхнэрэн сэрэж дуулам минь босож үз. Цаа хурдан чан.
Бид хоёр удахгүй явна. Буян цай минь, би Жамбалын сургийг гаргасан шүү. Тэдний гудамжийг мэддэг хүнтэй саяхан уулзсан. Тэр хүн хашааг нь мэдэхгүй гэсэн гудамжийн заалгаж авснаас хойш хашаа олох юухан байх вэ гэв. Энэ гинтийн баяр баясгаланд буян цай бахардан хөл алдах шиг боллоо. Алмай маанах хүн шиг амаа хагас ангайж, дэмбэр өгөлрийн ширтснээ уруулаа өрөвдөлтөй умалзуулан мэлмэрсэн нүдэ ханцуугаараа арчив. Хүний сэтгэл ямар хүчтэй догдолдгийг амьдралдаа анх удаа мэдэрч баярын нулимс анх удаага унгажээ. Тэр аз жаргалын мөчийг хүлээх тэсвэрэн алдаж өөрийн мэдлгүй өндөлзөж эхлэв. Номоо тайван эзэгтэй янцглан өндийж удаан хувцлахыг яа. Галаа ноцоож тоогоо тавихтаач саржил болох шиг санагджээ. Бас түлэн чихтэй учраас тулганы гал муу асахыг хэлэхүү. Илчгүй хөхтөл сүлэм хийсээр тоогоо дүүрэн усыг дэмий нэг буцалгав. Гэтэл гэрийн эзэн хул аяганд халуун цай цалигтал хийж даанч яаралгүй очиж гарлаа. Харин хөөрч догдолсон буян цай хоолойд нь хий тулчхаад идэ цай орж өгсөнгүй. Дэмбэ зан угийн гярхаа хүн болохоро буян цаан тогтож ядамбууг ажиглаад хултай цайгаа дутуу орхиж хувцаа яаран өмсчээ. Тэд хашаанаас гараад гандангийн дэнжин өмнөх хөрлөө чиглэн босоо хэвтэй шургаахан хашаануудын ар өврөөр тойрон алхах зур дэмбэ сургаал үгээ цувуулж амжив. Чам шиг ганц бие тэнмэл хүн хөдөө гадаа суун гэж бодох хэрэггүй. Баян айлын зарц болж сарсвалтлаа мал даган шарвуудаа тогооны хусан мэтээр бор ходоодон зогоохос хэтрэхгүй. Харин энэ хүрээнд шингэж хийх ажилтай ор хоронтой болохыг бодвол дээр. Жамбал гайх сайн айл байхаас айлахгүй. Бөхчүүл голдуул гүндүүгүй цэгшилэн улс байдаг юм шүү. Хэрвээ тэднийг чамайг байлгахгүй гэвэл манад толгой хоргодоорой. Одоохондоо манай овоохоо чамайг багтаана гэж би түрүүн хэлсэн байхаа. Эхнэр авч хүүхдтэй болтлоо манад суугаараа. Тэр баваас нь түшмэлж хэрэг цагаадаад хурц ирэхдээ чамтай цуг байна гэж магадгүй. Чи энд гудамж хэмжиж дэмээ танихгүй ажил хийж олзоолох болно. Хүрээнд хөлсний ажил мундах биш. Ачаа бараа ачиж буулгах, харуул мана, галч зарлах хийхээс өксүүлээд самар жимс түүх зэрэг янз бүрийн ажил зөндөө байх бий. Харган торлог хүртлээ мөнгө болдог юм шүү. Хогийн шүүр тогооны угаагуур хийгээд зах руу очиход авах эзэн зөндөө олдоно. Одоо чи биедээ сохор зоосгүй явж байгаа хүн. Олны хөлийн газарт өвөр хоосон явна гэдэг эзгүй цөлд явган тэнснээс ялгаагүй шүү. Намрын шинж орж эхэллээ. Удахгүй хүүдэрч дулаан хувцас авах хэрэг гарна. Тэгэлэр чамд мөнгө янчаа мориноос илүү хэрэгтэй байна. Хонгор морин зарж хэдэн янчаантай болж яв. Тэр сайхан морь чамайг хувцлуулахаас гадна хагасчил тэжээхээр үн хүрнэ. Би бэл бенчэнтэй бол чамд туслахсан. Морийг чин заруулахгүйгээр хувцас авч өгсөн. Гэвч надад тийм чадал байхгүйгээс хойш яана гэхэв. Дэмбэ зан шин танилтаа ингэж зөвлөв. Гэвч хэлсэн бүхэн нь буян цаан чихний дэрэгдүр намрын зөөлөн салхитай цуг дүнгнэн өнгөрчээ. Буян цай зөвхөн болох гэж байгаа учрлын тухай бодолд сэтгэл зүрхээ эзэмдүүлэн чихний нүх рүү зөгийн орсон ч мэдхээргүй явжээ. Хоёроор нэг богинохон гудамжны аманд хурч ирээд босоо шургаа ханан яаж иж гангасан багвтар хашааны өмнө зогсож хөсрий банзан хаалганы завсраар шагаж харав. Монгол маягаар барьсан зуны модон байшингийн өмнө том бор гэр байна. Гэрийн үүдэнд ахмаг насны эхнэр хуучин эсгий дэлгэн уранхай цоорхойг нөхөж суулаа. Ёр бусын том биетэй өвгөн дөрвөн хөллөж бяцхан охиноо нуруунд дээрээ мордуулаад эсгий дээгүүр нь тонгочин явж байгаа харагдав. Урт сахлан зогдор мэт хийсэн өргөн цээж нь ханхайгаад бурхны зурагт байдаг арслангийн дүрсийг санагдуулна. Эрх танхил өрн эцгээ ингэж морь болгон унснаар барахгүй. Урт буурал гизгийн жолоо болгож бариад дугтчин угзархажээ. За буян цай минь хэрэг бүт бололтой. Нөгөө начин чин мөн байна. Яагаргүй мөн байна
гэж дэмбэ шивгэнэ. Ундрахын булаг гэдэг үржил шимтэй нугад арандал өвс хадаж гэрийн чинээ бараата 200-аад бухал тавилаа. Ургад сайн хур бороо баг байсан болохоор амзуулгын энэ гол нэгэн ажил нь тун ургаштай бүтжээ. 20 хоногийн дотор хадаж хамаад нуруулцснаар барахгүй бүр хашаалж амжив. Ац нутгийн дөрөө шөргөм өвсийгч ийм амархан хугацаанд хадсан удаа цөөхөн санагдана. Холоор явж байсан тал нутгийнхан замаан орхинд зориуд ирж ухаа гөвөө 2 шиг том нураг гайхан харцгаана. 3 хүний гараар ийм том өвсөн уул босно гэж энтхийн хүмүүс бодоогүй байлаа. Ажлаа дууссан хадланчид өвснийхөө хог үрцгийг овоолон хашааны нүүдийг дангинтал бөхлөв. Жалам гарамцаа 2 ор дэвсгэр тогоо шанах хадуур тармуур атсан тэргэндээ сууж гэрийн зүг гэлтэрэхэд харантал дам мороор тэднээс төрүүлж давхин гэртээ сэтгэл хангалуун иржээ. Өөр дөмн хахирцэл хайргайлс мэт төсөөлж байсан тал газар нь ийм их өвс ургамалтай байсанд хэдэн малаа өвөлжин хаварчин тэжээх өвс бордоотой болж амьдралынхаа том хэрэгцээг бүтээсэндээ харантал ийхүү баярлжээ. Бас нөгөө дуугар хүн бүтэн сарын турш төвг тодхор тавилгүйгээр сураг чимээ тасарсанд эцгийн сэтгэл амс хийжээ. Нэгэнт цөхрөнгөө барсан арандал тэр нүгэлт хөвгүн нүдэж ихнээс далдал яваасаа гэж залбирах болсон юм. Түүнд тохиолдох элд уучрал хувь тавиланхийн тэр зүгийн тэнгэрэл мэдэг. Төөргөөрөө л болог гэж бодож эхлэв. Гэтэл тамжид өвгнийхөө энэ баяр баясгаланг хуваалцсангүй. Эцэг эх хоёрын санаа бодол газар тэнгэр шиг зөрүүтэй ажээ. Дугарыг нүдэнд бүү үзэгдээсэ гэж арандалын залбирч байхад яаж өмүүлж төвөөсөн ч нүдэнд л харагдаж яваасаа гэж тамжид бодож байлаа. Тэрээр арандалд цай аялж идэ тавиад хажууд нь сууж 2 шанаахан тулан санаашрангуй харцаар галын дөл ширтэв. Хуурай шинсний дөл олон салаатаа мушгирсан улаан хэл болж тогооны хөөтөө ёроол 7. Болцоо санжмаа 2 гэрийн ардад илгсэн азхад дээр шагаан яслан тоглож байлаа. Эхнэрийнхээ цагаан сорн олширч байгаа ус үрчлээ нэмэгдэж байгаа дух завөртнүүд чичгэнэн буй зовхийг арандал ажиглаад тамжээд мэн хоёулаа жаахан сэргэж үзэн байгаа. Би сэтгэлээ өөд татах цаг болсон биш үү? Тамын ёроол тунсан нүгэлтэн шиг эдээ болтол гасалж гансарч суухав гэснэ. Эвэр холингор ургасан ширүүн алгаараа нэг хацрыг хашиж нөгөө хацрын чанга үнсээд "Миний энэ сахал эм хүний хацарт хөрөлгүй мөн ч удаж идэ" гэж сулхан инээмсэглэв. Ханы цаана шөнө болгон дуугардаг гөрөөч бяцхан амтны дуу мэт аяархан боловч адтай игдүүтэйгэр хөхрөх чимээ сонсогдон туурганы цоорхоогоор болцсон хүүгийн дүрлгэрнүүд тормолцсон харагдав. "Имийг өвөө үнсэж байна" гэж жаал дүүдээ их л сонин болгон шивгэнжээ. Ичиж цочсон арандал "Дөөрөсгүй хар гайхал чонын бэлтрэг" гэж тогоо хан хээтэл зандрав. Хөнгөн хурдан болцсон цаашаа тэгтэн гүйхтэй бүр тачгантал инээхэн дуулдлаа. Ачхүүгийн инээд арандалын зандралт ихч тамжид ажирч мэдсэн шинжгүй суун. Нөгөө улаан галзуу ааш араншин хурц хурдан ам хэл хөөрхий балжиг араар нь тавих үеийн тач алдурлал энэ бүхэн сүнстэйгэн цуг хальж одоод зөвхөн хувцс нөмөрсөн дүрсэл үлдсэн юм шиг арандалд харагдана. Энэ эмсүү мөн ч зовлонтой улс юм та. Эднийг ер яанав? Хөгшин залуугүй л урвааж унчаад. Хадлан дээр гарамцоо яаж байлаа да? Надаас далдуур үргэлжил усан нүдэлж их чэрэн аргадуулж байсан даг. Бохолын өвөрт хэчнээн чолон удаа уйлд суувда. Ер энэ охины царай зүс өдөр ирэх бүр нэмгэрч цонхигоод нэг л биштэй. Эр нөхрөөсөө хагдсан залуу бүсгүй тэгж шаналханч харахгүй л биз. Ямар сайн байв гэж. Гэлээгээд юмд учир модонд мөчр байдаг шүү дээ. Буянцаа ямар өгчгсэн биш. Амьд яваа хүн эргээд ирчих болно.
Эвлрээд сууч болно. Ирэхгүй байлаач гэсэн миний охинд өөр нөхөр олдох ёстой доо. Миний охин ухаан царай хоёроор хэн бугаагч өөртөө татаж чадах ёстой доо. Төр зур сэргэж гэгээ гэрэл ялс хийсэн Арандалын сэтгэлийг бүсгүйчүүдийн тухай гунигт бодол ингэж дараад дахин шаналуулчихлаа. Уулын согоо шиг дэгдэж цахилж явсан охин минь сэтгэлийн зовлонд баригдсаар байгаад сүүлдээ юу болж тардаг бол. Муу юм болж харлах бий дээ. Хүрээ рүү явуулж ахтаа ч цуг байлгадгийн билүү. Баваасан ганц охин дүүгээ хоол хувцсаар дутаахгүй л байх. Мэдэхгүй юу л бол доо. Гэрээс холдож үзээгүй амтэн биднийг энэ санаад бүрч долоон дор юм болж мэднэ. Бас олны газарт гинэм балчир охиныг уруу татах толгойг эргүүлэх элдвийн амьтад юул мондов гэж. Зарим нь илбэдэх юм уу хараалж чадах хийж магадгүй. Алба ихтэй баваасан дүүгэн сахиад гэртээ суухгүй нь лав. Миний охин ямар ч болсон гэртэл байсан дээр. Бурхан минь. Буянцаа хурдхан эргээд ирээсэ. Эсвэл өөр нэг сайн хүргэн царайг анхааруулаасаа. Арантал ингэж элдв янзаар бодов. Гарамцоогийн хувь заяа дуугарынхаас хавьгүй илүүгээр эцгийн зүрхийг төгшүүлжээ. Тэгтэл догсомын юндан орж ирээд өвгний бодлыг тасалж хөршүүдийн дунд хоёр гэрийнхний ажимдрлын тухай халуун яриа эхэлжээ. Хүйтний ам наашаа харж хөхүүр ам цаашаа харах цаг ойртлоо. Одоо хэрэн унаж өвснээс л буурах тийшээ хандаад байна. Юухан байх вэ? Нэг мэдэгтэл намар дуусчихна. Манимэтийн тарчиг айлууд ирэх өвөл хаврыг өнгөрөөх ууц ичээ эртгэн бэлдэхгүй бол болохоо байлаа. Та өөрийнхөө малаас идэж хийх үү эсвэл гаднаас худалдаж авах уу гэж хөршөөхөн асуухад Арантал хөөхийн сунтал шувтарсан үнэ турсаг болтол эдэлсэн мориорон үүс хийхгүй бол надад өөр ямар элэнцэн байх вүлээ. Бусдаас авъяг ихэд мөнгө янчаан байх биш. Яг ч учраа олохгүй гайхшаан барж хадал сууж байна та гэв. Би намар болгон тарвагчилж хээрийн хишиг хүртдэг хүнтэй. Зайдмын талын барагдашгүй хармин сүрэг болсон хув шарыг агнаж хоолоогоо тэжээсээр олон жил боллоо. Та надтай зүг явбал яасан юм? Надад нэг сайн нөхрийн минь цахиур буу байгаа. Эзэн нь хойтон хавар болтол хэрэглээрэ гэсэн юм. Та тэр бууг бариарай. Базар байна. Тэр охтных чинь эдхэн байтуга хуруугаж хүргэж чадахгүй хүн шүү дээ би. Турж өлбөрч амаараа шороо өмхөж байсан ч идэхгүй. Надад тэм юм буу хэл. Арандал гой минь миний үгийг гүйцэд сонсолдоо. Би таныг таргууны махаар үүс хийгэж хэлээгүй байна. Тарвгааг над арсын пүүснүүдэд юм уу ардын хоршоонд мөнгөөр худалдаж тэр мөнгөөрөө бусдаас суваа үнэ байцсангүй авах тухай ярьж байна. Би тэгжил ичээ бэлддэг хүн. Манайх 100 таргууны арсаар бүтэн өвлийнхөө ичийг олддог юм. 200 арстай болвол танаагч хоолоон зэх хэлээл гэсэн үг. Бид тийм арстай болж чаднаа. Би чинь таргууны эрлэг болсон хүн шүү дээ. Ганц болох санаа байна. Харин 6хан амыг 200 амтны халуун амаар тэжээ хэрэг гарах нэ. Энд чинь явдалтай юм байна да. Эрлэг хааны өмнө ээлжээ яаж өнгөрүүлэх вүлээ? Эверт хаан муаран талыг сэрэгээрэн өлгөд там руу хайчих нь байхаа. Та наргиж байна уу? Аль эсвэл үннээсээ хэлж байна уу? Үнэн байлгүй яах вэ? Энэ нас минь ч ингээд өнгөрч. Хойд насандаа яах бол гэж боддог болсон. Би чинь залуу хүн биш шүү дээ. Ханга дэлхийн бүх ан хөрөөсийг бурхан багш зөвхөн хүний төлөө бий болгосон биш үү? Чононд зориулж бий болгоогүй нь лав байхаа. Тэгэхээр тарвагаагансан хүнд нүгэл халтахгүй. Таач айх хэрэггүй. Хүнийг нэгэнт өвс иддэггүй мах иддэг амьтан болгож заяаснаас хойш бид чинь ам мал хоёроо зооглохгүй бол өөр юугаар гисээ тэжих юм? Та цэргийн албач дайн тулаанд явж утсан хүн.
Хүмүүс ангороос авлах нь бүхэл бие биеийн хятадгийг та сайн мэдэн шүү дээ. Хойднаас байдаг нь үнэн бол Эрлэг хаан хүн алагчийн сүнсийг л там руу хаяна байх та. Юндынгийн ингэж далд санаа агуулсан ноцтой үг хэлэхэд Арандал Зарсхийн хөрш рүүгээ цочмог хараад бэ дайнд явсан нь үнэн. Тэгэхдээ үний аминд хурж үзээгүй юм шүү. Бурхан хараг. Бэ хүн хороож үзээгүй гэв. Та хүний аминд хүрээгүй байж болно. Гэвч цусгүй дайн байдгүй үсттэй. Их дайнд цэргүүд мянгаар л алагддаг биш үү? Цэрэг дайны хэргийг нэг амин хувийн явдалтай хутгаж болохгүй. Дайн бол бүхэл гүрэн төрийн хэрэг байдаг учраас дайснаа хороосон цэрэг нүгэл хураадгүй юм. Байлдаж байгаа цэрэг урдаас нь буу шагааж мэс далайгчийг өрсөн дарахгүй бол өөрөө тонлох болно шүү дээ. Нэг хүнд хойд нас байдаг нь үнэн. Харин төр улсад хойд нас гэж байхгүй. Эрлэг тамч гэж байхгүй. Тэгэхээр төрийн ажилд нүгэл буян байх ёсгүй. Цэрэг хүн дайснаа өрсөд дарахгүй бол өөрөө алагдана гэж таны хэлдэг чинь зөв. Нэг хүн ангөрөө хийж мал нядлагч бас адилхан. Жишээ нь би тарв галахгүй бол өөрөө турж өгнө. Хоёр хөрш айлын ингэж хэрчнээгээрээ ном хаялцаад эцэст нь Арандал тарганы өрөөнд гарах болсноор тэдний яриа дуусав. Арандал хилэмгийн юунд давгцсан даач биш. Бодоод бодын шир дөрвгөгч болж үүнээс өөрөөр идэж хоолоо бэлтгэх аргыг олоогүй учраас тийхүү тарганы өрөөнд гарахаар шийджээ. 33 дугаар хэсэг төгсөв.